Hey, за юу байцгаана. За тэгэхээр энэ удаагийн бичлэгээр iOS 26 апдейт iPhone дээр орсон байлаа. Тэгэхээр би бол апдейт хийсэн. Тэгээд апдейт хийгээд хамгийн гоё фичерсүүд нь надад альсан санагдсан бэ гэдэг талаар иймэрхүү видео оруулъя гэж бас бодлоо. За тэгээд бичлэг рүү орцгоё. Мөн бичлэг рүү орохоос өмнө та бүхэн нэг юм танилцуулахад энэ Power Breath гэдэг бүтэн амьсгал гэдэг юм хамрын наалт байгаа. Энэ наалт нь бол таныг бүтэн амьсгалахад чинь маш хувь нэмэр өндөртэй байх болно гэж бодож байна. Нэг юм пакэж нь ерөнхийдөө 30 ширхэг наалт байдаг. За тэгээд яг энэ хамрынхаа угалзны жоохон дээд талд ингэж наагаад хоёр талаас нь сайн шахаад өгөхөр ерөнхийдөө бол та бүтэн амьсгалах болно. За тэгээд энэ удаагийнхаа бичлэг рүү орцгоё. Тэгээд мөн subscribe хийгээгүй хүмүүс маань бас subscribe хийгээд лайк дараад комент бичээд өгөөрэй гэж бас хүсэж байна. Peace. Hey, за юу байцгаана. Тэгэхээр өнөөдрийн бичлэгээр iPhone дээр апдейт орж iOS 26 гарч ирсэн байгаа. iOS 26 нь болохоор одоогийн байдлаар iPhone 11-ээс ахуулаад iPhone 17-гийн хамгийн сүүлийн загвар болох iPhone Air хүртэл ер нь бүх утсан дээр бол апдейт орж болж байгаа. За хамгийн ихнийх нь ерөнхийдөө юм Liquid Glass UI-тай болсон нь бол илүү их сонирхолтой тийм санагдсан. Хэрэглэхэд хэлбэр, харахад хэлбэр иймэрхүү байдалтай болж өөрчлөгдсөн нь бол сонирхолтой санагдсан. Хоёрдугаарх нь бол edit хэсэг дээр ороод customize гэж ороод энэ дээр юм dark mode сонгож болно, clear mode, tinted гэдгээ сонгоод өнгийг нь өөрчлөх боломжтой болсон байгаа. Энэ нь болохоор миний хувьд маш сонирхолтой санагдсан байгаа. Дараагийнх нь бол customize-ийн хажуу талд нь байгаа энэ бутон дээр дарахлаар ерөнхийдөө нэр нь Apple-ийн маань нэр нь байхгүй болсон. Тэгээд лого нь үлдэж байгаа харагдаж байгаа нь бол илүү их юм хөөрхөн санагдсан гэх юм уу. За дараагийн хэсэг нь болохоор ерөнхийдөө энэ phone хэсэг ч юм уу тийм нэг өөрөх аппликейшнууд дээр нь орохлоор ийм хэсгүүд гарч ирж байгаа. Хооронд нь ингэж зөөх боломжтой. Энэ Liquid Glass харагдаж байгаа нь өөрөө UI-ийн хувьд амар шинэлэг шийдэл болсон болов уу гэж бодсон. Энэ одоо App Store дээр ч юм уу бас ажиллаж илээ. Today Games Apps Arcade мөрхөө байдлаар. За тэгээд дараагийн нэг фичер нь болохоор search хэсэг. Search хэсэг ерөнхийдөө бүх хэсгийн маань search хэсгүүд энэ доороо ингэж гарч ирж байгаа нь илүү хэлбэр санагдсан. За дараагийн нэг фичер нь болохоор phone хэсэг рүү ороод за мэдгүй нэг ийм зураг энэ ч биш юм. Нэг ийм зураг байна. Энэний хэсэг дээр энэ дээдлийнх нь энэ нэг юм баатан шиг юм байгаа. Энэ дээр дарахлаар нэг юм уншиж байгаа. Уншиж дуусаад энэ болохоор юм 3D юм шиг харагддаг болсон. Энийг бас дэлгэцэн дээр байршуулах боломжтой болсон нь илүү тийм дэвшилтэд мэдрэмж төрүүлсэн. Ерөнхийдөө Apple-ийн маань icon-ууд нэлээд өөрчлөгдсөн юм шиг санагдсан. Мөнгө үзэмжийн хувьд ч хэлбэр төрсний хувьд ч арай жоохон өөрчлөгдсөн. Камер бол жишээ нь иймэрхүү байдалтай болж өөрчлөгдсөн байлээ. Тэгэхээр өмнө нь л ингээд дүүрэн байдаг байсан бол одоо бол ерөөсөө хоёрхан маргадаад дээрэс нь хажууд шиг гүйлгээд үзэх боломжтой. Тэгээд дээрэс нь нэг юм шилэн байдалтай харагдаж байгаа нь өөрөө амар твшилтэд мэдрэмж төрүүлжсэн. Тэгээд дээш нь дарахлаар лайв юм уу, таймераа тавих юм уу, фильтр ашиглах юм уу, флашлайт нь орж ирэх юм уу гэдэг ч юм уу тий. Мэдгүй байна.
Иймэрхүү байдлаар өөрчлөгдсөн илүү дэвшилтэд мэдрэмж төрүүлсэн. Окей. За тэгэхээр маш олон фичерсүүд нэмэгдсэн байсан. Тэгээ миний хувьд бол зүгээр татаж үзээд хамгийн түрүүнд анзаарчихсан, хамгийн гоё санагдсан нэг 4-5 фичерсүүдийг бол харууллаа. Энэс гадна мэдгүй 20-30 маш олон фичерс нэмэгдсэн байгаа. Тэгэхээр тэр болгоныг судлаад та бүхэн үзээрэй. Тийм. Гэхдээ бас утсандаа апдейт хийхээс өмнө сайн судлахгүй болвол зарим утаснуудад ер нь гацаад байгаа, эсвэл халаад байгаа гэсэн ойлголтууд, асуудлууд гарч ирж исэн болохоор та бүхэн сайн судалсныхаа дараа апдейт хийх хэсгээ шийдвэр гаргаарай гэж хэлье. За тэгээд ямар тач миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Subscribe дарахаа битгий мартаарай. Баярлалаа.